Бизнесийн доктортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Монгол улсад хэрэгжээд 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд та бүхэндээ амжилттай аваа BEST хөтөлбөрийн харилцагч Сүүнгэр компанийг танилцуулж байна. Эрбол BEST хөтөлбөрийн харилцагч нарын нэрч хүчтэй мандайлагч урт насны багам 3 жилийн өмнө хоёр ажилтнтайгаар кофе шопоос бизнесийн гараагаа эхлүүлж байсан. Харин өнөөдөр ажлын байраа 2 дахин томруулж 6 үндсэн ажилтнтай доктортой бизнестэй болсон байна. Монголын томоохон хоёр сүлжээ дэлгүүрээр өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. Сүүнгэр компани ажлын байран дээр ирсэн байна. Бүгдээрээ орж танилццгаая. За сайн уу Фагма? Сайн уу, ямар сайн уу яаж байна? За ажил төрсөн сайн уу? Сайн. Цаашаасаа. За баярлалаа. За бид нар харин нөгөө харилцагчийн нэг өдргээд танаа үйл ажиллагаатай танилцах гад хүрээд ирлээ. Маа за. Тий өнөөдөр боломжтой юу? Болно. Ааха. Тэгэхээр өнөөдөр ингээд надад цаг явна гэсэн үг тийм. Би өнөөдөр зөндөө их ажилтай. Ааха. Танах энэ бизнес санаагаа анх яаж олсон юм бэ? Одоо яг энэ цаг үед алдагдаад байгаа зүйл болохоор өглөөний энэ үлээлэг тайлах уламжлал буюу мөн өглөөний цайны соёлол юу нь байхгүй болсон. Тэгээд судлаад үзсэн. Анх бизнесээ хийхээс өмнө судалгаа явуулж үзсэн. Тэгсэн чинь оюутнуудын 40 гаруй хувь нь тэгээд сурагчдын бүр 50 гаруй хувь нь ерөөсөө өглөөний цай уудаг гэсэн судалгаа гаргаад тэгээд энэ бол ерөөсөө 5-аас 10 жилийн дараа ч гэдэг юм уу. Ер нь одоо ч гэсэн ингээд илний өвчлөлт маш их байгаа юм. Бас нэг шалтгаан нь энэ өглөөний цай уудаггүйгаас үүдэлтэй юм байна гэдгийг одоо мэдээд тэгээд яг энэ чиглэлд одоо өөр хаа чадах чимээгээр ингээд түчэн болё, дуу хоолой болё, өглөөнийхөө цагт заавал уугаад өгч. Зүг. Ааха. За тэгвэл хоёулаа танаа үйлдвэртэй танилцах уу? Тийм. За. За халаатай хүмүүсээ барна да. За баярлалаа. За манай ажилтнууд одоо арай ярьж байгаа. Тэгээд энэ хооронд үйлдвэрийнхээ процессыг танилцуулчихсан. За энэ болохоор бид нар одоо яг өнөөдөр хийх түүхий бол одоо ингээд бэлдэж хэлсэн байдаг. Тэгээд энэ ширэн дээрээ энэ зургийн машинаар ингээд хийдэг байгаа. За эндээс гарсан зураг маань эндээс бэлэн болж байгаа. Энд болохоор өглөөд одоо таслаад явцдаг. Бүр нь яг юм жижиг хэмжээгээр юу? Тэгээд хүмүүс маань танах гараар хийсэн юм уу гэж асууад байдаг. Харин яг тийш. Тэр болохоор гараар хийх үл нэгдүгээр ямар ч боломж авахгүй. Харин энэ нөгөө юу маань жигд бишээр тасалдаг нэг тийм. Харин тийм билээ тий жижиг том жигд бишээр тасалдаг. Тийм. Эндээ бүрдэг. Энэ нөгөө бүргч машин. Энэ бүрхээс гадна ач холбогдол нь гэвэл нөгөө 110 градус хүртэл халуун үлээгээд тэгээд нэг ариг тавдаг. Одоо эндээс гарсан бүтээгдэхүүний нэгдүгээр аригдах нь, хоёрдугаар бүрэн, гуравдугаар нэгтгэж хэлбэржүүлнэ гэсэн ач холбогдолтой энэ маань их чухал. За энэ бол бид нөгөө салгааны тань. Одоохондоо бид хэд чинь жижиг үйл ажиллагаагаар явж байгаа болохоор яг энэ машин дээр савлаад явдаг. Энэ тайлбар харагдаж байгаа энэ юу бол манайх ирээдүйд одоо бүр их үйлдвэрлэдэг болох үед ашиглагдах энэ манай савлгааны нэг автомат савлгааны төхөөрөмж. Өглөөний минь. За сайхан амарцгасноо. За ажилдаа орцгоо хэдүүлээ. Сая сэргээс чинь захиалгыг аваад ирлээ. Өнөөдөр сэтэр 3 төрлөөс 100-аар захиалга орж ирсэн байна. Тэр номинлоо бол баруун бүсийн салбаруудад өнөөдөр хөргөлттэй байгаа. Тийм болохоор өнөөдөр бид нар юу яах нь шүү. Төрөл тусбараас 300 гаргах юм байна. Тийм. Таад мань бэлтгэл дэж байгаа юу тий? За тэгвэл тэгээ хэдүүлээ ураагаа хэлээд өнөөдөр ажилд орцгоё. За. Дин дэлхийн брэнд төмний тренд. За амжилт хүсье.
За манай амтлага энд явагдаж байна. За. За хүүхдүүд хэр вэ? Хүмүүс ирж байна. Амжилттай байна. Хүмүүс ирсэн. За. Амтсан хүмүүс ирнэ хэр юу гэж байна? Ингээд айгүй ам цай. Зөндөө авч байна уу те? За. Танай бүтээгдэхүүн ер нь заавал хөрөгчөнд байх хэрэгтэй юу? Харин манай бүтээгдэхүүн хадгалах нөөцлөгч нэмэлт дагуулмж байхгүй. Ер нь бол аль болох одоо хэрэглэгч нартай эко байдлаар нь хүргэе гээд тэгээд яг энэ асуудлыг одоо экогоор нь хүргэхийн тулд хадгалагч нөөцлөгч одоо нэмэлт агуулмжууд хийхгүйгээр худалдаалахын тулд бид нар заавал хөлдөөгээр худалдаалах шаардлага тулгарч байгаа. Тийм учраас яг энэ номингуудын нөгөө босоо худалдагчнүүдэд байрлаж байгаа. Тэгээ амтлагаа бол одоо энд ингэ явагдаж байна. Тийм. Одоо хоёулаа дараагийн очих газар маань хаана лээ? Өнөөдөр Best дээр цахилгаатын клубын уулзалттай. Тэгээд тэр уулзалт руугаа явж байна. Очичоод бас Далмар ментортойгоо уулзаж зөвлөгөө авна. Ментортой байхад ер нь ямар давуу талтай гэдэг юм бэ? Ментортой бизнес хийж байгаа хүн, бизнес эрхэлж байгаа хүн ер нь ментортой заавал байх хэрэгтэй гэж би боддог. Би бол ментортой болсноор одоогийн энэ амжилтууд ер нь бизнесийн нэг чиг баримжааг болж шаарддаг. Тийм болохоор ментортой байхыг бол зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Би миний хувьд л ментортой болсноор одоо хид хідэн амжилтууд болгоно ер нь асуудлуудаа шийдэж байсан. Тэгээд их хөгждөг дөө явчихсан. Хөгжөлтэй. Тэгээд тэр асуудлыг шийдэх гээд олон зам олмигч. Ер нь ментор гэдэг ойлголтыг товч та тайлбарлаад өгөөч. Менторинг зөвлөгөө хоёрыг хүмүүс аяг холж утгадаг. Тэгэхээр менторинг гэдэг нь болохоор илүү зөвлөгөөнөөс ялгаатай нь үн төлбөргүй тэгээ сайн дурын үндсэн дээр явагддаг. Аль нэг тал нь илүү их нөгөө хариуцлага хүлээн гэсэн юм баггүй. Заавал хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм байдаггүй. Гэхдээ нөгөө өөрийнхөө олж авсан мэдлэг туршлагыг одоо нөгөө харилцагчтай илүү хэлж өгөөд тэр нь нөгөө бизнес дээр ахиц дэвшил гаргаад илүү урам зоригтой болоод ингээд ирж байгаа үзүүлж байгаа тэр үйлчлэгээ маань одоо менторинг гэж хэлнэ. Манай одоо захирлуудын Z клуб бол 2021 оны 12 сард анх үүсгэн байгуулагдсан. 2020 он жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан компани эзэдүүдийг чадваржуулах 5 сарын хөтөлбөрт хамрагдсан. Тэгээд амжилттай оролцсон энэ бизнесийн эзэдүүд бол өөрсдийн санаачлахаар үүсгэн байгуулсан клуб юм. Клубын зорилго нь бол бизнесийн эзэдүүд хоорондоо туршлагаа солилцох, нэг нэгнээсээ суралцах, бизнесээ өргөжүүлэх, бид нартай одоо адилхан бизнес эрхлэгчтэй одоо эерэг нөлөөллийг үзүүлж тэдрийг зөв соёлд уриалгах ийм зорилготойгоор л байгуулагдсан. Танах ер нь Best хөтөлбөрөөс ямар үйлчлэгээ авдгийг, тэгээ тухайн одоо үйлчлэгийг авснаар танай бизнест ямар үр өгөөж үзүүлдэг юм бэ? Анх 2020 онд Best хөтөлбөртэй одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийн шалгуулалтанд оролцох гээд холбогдчихсан. Тэгээ компанид одоо нэг компанийг чааш навч явахад ер нь зайлшгүй шаардлагатай зүйл юу байдгийг ингээл мэдээл эднийхтэйгээ ингээл зөксөлтгөө холбоотой байгаад компанийнхаа засаглалыг сайжруулж ирсэн. Тэгээ засаглал дээр бол анх байгуулж байгаа компанид бол айгүй их юу тулгардаг юм билээ. Асуудлууд тэр олон тулгарсан асуудлуудыг бол Best-ийн одоо энэ ментор зөвлөхүүдийн тусламж дагуулж давж ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн маш гоё үр дүн болохоор манайх нэг бас Shark Tank нэвтрүүлэгт оролцсон. Оролцохын өмнө бас л Best-тэйг нөгөө сурцсан болохоор байнга л зөвлөгөө аваад, менторийнхаа зөвлөгөөг аваад тэгэл пич тавих дадлага одоо хамтдаа хийгээл явсараад бас амжилттай оролцсон. Тийм. Ингээд ер нь бол олон үр дүнгуудыг бол
Best-тэй хамтарснаар ер нь нөгөө бизнес эрхлэж байгаа хүн өөрөө байнга хөгжиж явах хэрэгтэй юм лээ. Тэг хөгжихэд заавал нөгөө ментор зөвлөхөд хэрэгтэй байд юм бэлээ. Энийг бол би Best хөтөлбөрт хамрагдсанараа бол маш их тэр үр дүнгийн мэдэрсэн. Тийм. Сүүн гэр компани товч түүх 2016 онд Бэд төсөлд хамрагдав. 2017 онд фермерийн аж ахуй эрхэлж эхэлсэн. 2018 онд Сүүн гэр компанийг байгууллаа. Бүтээгдэхүүний туршилтууд хийж эхэлсэн. 2019 онд анхны бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлв. 2020 онд Best хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан. 2021 онд бүтээгдэхүүнээ дахин хөгжүүлэлтэнд орсон. Жижиг дунд үйлдвэрийн газар болон Best хөтөлбөр хамтарсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд хамрагдав. Shark Tank нэвтрүүлэгт амжилттай оролцов. Захирлуудын Z клубын гишүүн болов.